Бензин шатхын ямар болохын, инфляц ямар болохын гэдэг чинь эдрийг тавиад байна шүү дээ. Дэлхийгээс үед хамралтаагаас хойш одоо дэлхийд болж байгаа энэ бүх үйл явдал Монгол тусна. Тэгэхээр тэр нь бэлэн засгийн газар байх хэрэгтэй. Тэхийн тулд одоо дотроо уучраа болсон эв нэгдэлтэй энэ цаг үед бол одоо бас шийдлээ гаргаад явах чадвартай тийм засгийн газар байх хэрэгтэй. Одоо бүрддэхүүн ер нь зарим хуучин сайдыг авч үлдээд нэг 4-5 сайдыг л солих төлөв. Манай намчир уучраа очдохгүй байгаа даа шүү. Энэ толгилцсан улмал гүнзгээрээ бүрддэхүүн нь ямар байна? Хоёр талаас тэгээд юуны төлөө намын дарга гэж байдаг үлээ. Энэ хүн чинь л тэр учир нь олуулах гэж одоо тавигдчихж байгаа хүн чинь шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрөө шийдэл явах хэрэгтэй. Ер нь энэ доктортой байдлыг хангахын тулд ер нь яаж ажиллах хэрэгтэй? Намын дарга л энэ учир нь олох хэрэгтэй шүү дээ. Түүний хувьд хэвлэлээр дайж намын дарга бол бас одоо өөрийн гэсэн байр суурь илэрхийлэх шийдвэр гаргаж чаддаг. Тэгжээж энэ хамт олныг нэг баг болгож одоо барьж базж явах ийм боломжийг л өөртөө бий болгох хэрэгтэй. Тийм учраас энэ одоо эв нэгдэлтэй байх уугүй гэдэг бол энэ хүнээс шалтгаална шүү дээ. хэдийгээр одоо засгийн газрыг бүрдүүлэх нь ерхий сайдын бүрэн эрхч гэлээ. Нөгөө талдаа бас Монгол Ардын намын бүл олон гэдэг утгаараа дангаараа бүрдүүлэх бүрэн боломж байгаа шүү дээ. Ер нь бол дангаараа бол боломжгүй болсон дөө. Би үндсэн хуулийг эсэргүүцэж байхдаа энийг хэлж ирсэн. Дахиад хэлчих. Ер нь энэ холимог тогтолцоо энэ профессионал систем гэдэг бол жижиг намгүйгээр засгийн газраа байгуулах тийм боломж гардаггүй. Тийм учраас бол цаашдаа ч гэсэн ер нь бол ингээд жижиг намын дарга, жижиг намын бүрэлдэхүүн сайдын судал авдаг. Сайдын судал өгөхгүй бол магадгүй бүр парламент нь ч одоо үйл ажиллагааг явуулж чаддгүй болдог ийм байдал руу орно. Яг гэвэл тэр жижиг намын нэг сайдын судал нэхэл хөвтчихин заяа. Тэгээд одоо тэр нь бүтэхгүй бол их хурл тараана гэж хөвтдөг болчихно. Ийм нөхцлүүд дэлхийд таана байна, Болгарт байна. Болгар яг ийм олон намын юм тогтолцоотой болцсон. Бөө тэр нөгөө гаднаас жижигүүдээ бүгдийг хамт оруулаад ирсэн парламенттай. 4 жилд нэг бүр ирэх хугацаатай байхгүй юу? Тэгэхэд одоогийн 4 жилдээ 7 дахь сонгуулиа хийж байна. Бид яг энэ чиглэлээр явж шít. Яг энэ зам руу явж эхэлж байна. Тийм учраас бол одоогийн байгаа энэ жижиг намуудыг бүрэлдэхүүндээ багтааж явахгүйгээр засгийн газар дангаараа байгуулах ямар ч боломж байхгүй. Тийм замыг бид нар сонгосон. Европын орнууд тийм байхгүй юу? Герман төсөө баталж чадахгүй жил гаруй болсон. Одоо эвсэнсгийн газараа байгуулж чадахгүй гэсэн үг шүү дээ. Ийм нөхцөл байдлыг мэдсээрэж бид нар энэ сонголтыг хийсэн байхгүй харамсалтай. Тэгэхээр одоо нэгэнт ингэ хийчихв чинь ийм нөхцөл байдал цаашдаа үргэлжилнэ. Болгар шиг одоо 4 жилийн хугацаанд 7 сонгуул хийдгүүл байгаасай л гэж одоо хүсэх байна. Дид цайдтай байх хэсэг төр юу вэ? Одоо энэ бол цөөлөд нөө чигүүрийн 3-аас ер нь бол би бол нэг дид цайдын шаардлага байхгүй гэж чи. Яг гэвэл одоо ийм хүнд байгаа цаг үед төр тусмаа одоо төсвийн асуудал хүндрэлтэй байгаа энэ үед бол оронтой нэмэгдэх асуудал бол байж болохгүй шүү дээ. Дид цайдгүй амьдрал болоод исэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ардчилсан намынхан танай намын эсрэг аль нэг намын дараа парламентыг удирдах болохгүй гэсэн шаардлага тавьсаар гад эцэстээ танах их хурлын дарга ерхий сайд руу шилжүүлж байгаа. Яг ер нь нэг ийм л юм бий болж байна. Их хурлын дарга парламентын спикер гэдэг хүнийг одоо ямар нэг шантаж үзүүлэл өөрчлөлтөг ийм тогтолцоор явчлаа л да. Одоо цаашдаа ч ингэх л баг. Хурлын дарга гэхдээ одоо танах ингээд ламрын суулгын талаас, бүрсдэхүүн талаас гэдэг зүйлүүдийг яриад байна шүү дээ. Хурал дээр бүрт ламрын суулгын талаас хурлын дарга томилё, намаа аврыг өгөөж томилё гэдэг үгийг нэг бас хэлсэн байсан. Яг бодиттой ийм хагарал бас нь үнэн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энийгээ одоо бас ингээд буцаад сул нэг баг болый улсын хурлын сонгуулиараас одоо ард түмэнд амлалт өгөөд тэгээд олон болоод гараад ирсэн тэр амлалтаа биелүүлэхийн тулд нэг цолол байх ёстой шүү дээ. Тийм учраас цол байхын тулд бас одоо хамтын хариуцлага хүлээхийн төлөө нэгдэх ийм шаардлага бол байгааг үгс гарга байхгүй. Ерөнхий сайд нэг хариуцлага хүлээгээд эсвэл өөрөө үсдээр ингээд чөлөөлөгчөд байгаад өмнө кабинетийн сайд ингээд дараагийн кабинет шилжиж орж ирээд ирэх гэж болж байна. Зарим гишүүд болохоор ерөнхий сайдтайгаа зүгээр яг би бол одоо нэг жоохон яг уг нь сайд гэдэг хүн болно шүү дээ.
мэрэгжлийн байх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс одоогийн сайд мэрэгжлийн бос яадаг вэхээр нөгөө мэрэгчлүүдийнхээ хэлсэн үгээр л аятхан санагцлаар шийдвэр гаргаа явчихж байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд салбарууд нь хөгждөг. Салбар нь хөгжихгүй болохоор улс орон хөгжихгүй байгаа байхгүй юу? Сайд хүн бол яах ёстой? Мэрэгчлүүдтэй орж ирсэн дээр өөрөө шийдлээ гаргаж чаддаг. Тухайн салбарын өнгөрсөн одоо ирээдүг өнгөрсөн одоо мэддэг байж ирээдүг шийдэж чаддаг байхгүй юу? Тэрнээс дөнгөж очисон шинэкоп бол юу ч хийж чадахгүй ажилтайгаа танилцаараа огцорж ич зарим тийм биз дээ. Ер нь бол сайдын ажлыг хийхэд бол нэг 6 сард бол хүн за тэр чиглэлийнхаа нэг барамжааг аваад ингээд ирдэг. Бүр туршлагатай хүн болов шүү дээ. Шинэ хүн бол юугаач олохгүй сууж байгаа л дуусчих.